За өглөөний мэнд манайхаа өнөөдөр Альбиосоор Дакар ралли эхлэхэд бэлэн болсон байна. За Сауди Араб улсад зохион байгуулагдж байгаа 7 дахь удаагийн Дакар раллигийн стейж 1 буюу манайхаар ярьдгаар этап 1 яг гараан дээр ирсэн байна. За этап 1 маань бол Ямбу хотоос 100 гаруй км-ийн зайд байрлах яг ийм хаттай уул. За энэ дундуур дир трак гэж ярьдаг те шороо ийм хатуу замтай ийм хэсгээр явж байна. За өнөөдрийн замын 70 гаруй хувь нь бол ийм хатуу шорон замтай. За тэгээ 10% нь бол мэдээж та бүхний мэдхээр санд, дүүн, тэ чулуутай. За мөн бас юм том юм хатаа роктой юм зам байгаа гэж байгаа. За өнөөдрийн километр бол 305 км уртаа уралдааны зам эндээс эхлэн. За яг одоо бол яг ралли GP буюу одоо дэлхийн аваргын оноонд оролцож байгаа тамирчид хүрэлцэн ирсэн байна. За бидний Instagram дээр дагдаг Dakar in Saudi гэдэг юм national юм flag-тай юм гоё аккаунт өгдөг. Тэр аккаунтыг ажилуулдаг юм залуустай танилцлаа. Тэгээд энэ залуу бол тэр тус Instagram аккаунтын ард өгдөг одоо жинхэнэ ард креатив юмнуудыг хийдэг энэ Азиз гэж залуу. Тэгээд энд Мухаммед, энд Абдулла гэж залуу ийшээ зүгтаачлаа. Тэгээд найзуудтай танилцаад ингээ байж гин. Please share the feeling of the Dakar rally. Yeah, actually we are handling Dakar account, Dakar and Saudi account this year. I feel good. It's amazing experience for us. This is for first time. We didn't participate last year as a media team. This is our first year, and I feel amazing. Yeah. Where are you from? The Saudi. Yeah. I'm from Riyadh. Yeah, I come from Riyadh. Yeah. I'm from Jeddah. Jeddah. Yeah, I love the Jeddah and Riyadh, and the next is Bisha. Yeah. But Riyadh is the best, man. Yeah. I'm sorry guys. Riyadh бол гэхдээ best чил гэдэг. Yeah. I want to visit Abha. Yeah, Abha. Oh, it's amazing. Yeah. Yeah, Abha. Abha is very beautiful countryside. It's very amazing. You can find mountains. You can find fog, river, and fog. Yeah, it's amazing. Yeah, green. Even in the summer, it's not hot like Riyadh. It's cool weather there in the summer and very cold in the winter. You can find different mountains, different places than Yanbu, than Riyadh, than Jeddah. So you can find different places in the south of Saudi, especially in Abha. Okay. Thank you. And Thank you. Good luck, and maybe see you next Biwak. Sure. Thank you. It's my pleasure. Yeah. Thank you, guys. See you. Işte hojnat uutta. За анхаар явсан. За явсан. За хоёр хажууд шиг гэдэг. Хэд. Good shit ханагч панч шиг. Oh, nice. Running me down.
хатан жоох өөр юм аа. Айгу том хатан дундуур айгу их явлаа. Тэгээд 60 66 талаа дээр нэг ухсраад унчаад босч ирээ явж байгаа дахиад 2 унтлаа зургаад хоёр дахь нь зурглуугаа харж явж байгаа том хурцлөө очмөргээд тэгээ 2 одоо унаад 2 дэлбэлээ тэгээ тэрнээсээ нуруунд дээрс усгүй болцсон. Тэгээ дундын байр хүртэл ямаас усгүй гүрийсараа очичаад дундын байранд ус уучаад сүүлийн 100 дахиад усгүй тэгэл явсараа гарч ирлээ тэ. Оо амархан хэсэг гэвэл чулуунууд нь амархан босд нь бол чангал юм. Гой сайхан зам байна уу. Сайхан яваад ирлээ. Тэгээ сарвчгүй явсан чинь нарны өдс явж чадахгүй байлаа. Тэгсээ замын ажил зогсож хүмүүстээ очиад хийлгээд хоёр тал нь ордгүй юм шүү дээ. Хоёр цог гэсэн тас хоёр хосоолж яваалаа. Тэгээ сайхан яваад ирлээ. Уцагт малгай минь сайхан юм л да. Линзээ бас сольсон. Замдаа сая. Тэгвэл линз нь зурагдаад ингээд бүр ингээд юу ч харагдах болцсон. Тавтай газар руу айгу хурдан орсон. Таргуул авах л байх гэж бодчих. Дахиад олон өдөр байгаа юм тавьчихсан да. За. Гурд ч ус тавьсан байгаа шүү дээ. Like 200 meters 2 times. 200 meters 2 times. I'm crash. Sit up again. See the navigation. Yeah. Hit the big one again. Body is okay. Yeah, I think so. Maybe. Or what you feel? Now it's like so tired. Okay. Bike you will fix. Yeah. That you are okay. That's the most important. Юун дээр унсан ашиггүй? Том чодоо юм уу? ийм персонаж ийм зөндөө байсан. Тэгэхээр урд дугаар, хоёр дугаар тохиолаад тэнгүүтээ урагшаа байна. Ох ингэж оо. 1.6 минут юм. 1.6 минут. Мэдгүй ямар ч ясна 6 минут нэмсэн байна цаган дээр чинь. Тэгээд 26 7 дээр явж исэн 6 минут нэмээ буцаа 31 руу унаад ороод ирсэн. Унчаа царгачаа аваад хийчих. Царгачаа ингэхдээ хийж явжаад царгачгүй явж болдгоо. Загсаж байгаа баг чийл гарууд цог юм. Тэгвэл энэ хийгээд гэсэн ордгоо наахаас цог. Байдлаад гоор. Сонд чинь аваа хэд. Тийм л дээ. Аа? Сүүлд үзэгдсэн. Тэгжилээ харсан. Ийслүү орж ид, ийстэй баатар орж ид. Бид нар ч гэсэн бөөм баяр болоод. Бөөм баяр болоод оо. 26-аар ороод ирэхээр чинь. Бөөм баяр болоод байжсэн. Студиудыг торгуул ороод ир тий. 5 минутын дараа. Би ийм бол. Чолоо нүрээр чолоо дээр. Сорилч. Аль зургийг аваад та. Нааша ингэж шилэхгүй ингэж. Чолооны байрлалд ер нь бол бүр Марокко урд нь уралдсан хоёр уралдаас шал өөр. Зарим газар нь баг эндүрэ хийгээд байгаа юм ааш. Хадан дотор гарч мараа шүлжилж газ бараа. Замтай газар юм уу? Тэр нь замгүй юм уу? Баг зам байх хэдүүд хэцүү. Машин бол ягаач гарахгүй тийшээ. Аха. Зөвхөн мотоцикл явж явах шиг л энэ тийм. Баг 200 м дотор 2 бохсраад мялга онлаа. 2 дэлбэж яваа. Дэмэж гайгүй. Би гайгүй юм хэд гайгүй. Тийм мотоциклны өрүүл тороос тэгээд темперний хязгаарлах шинтер жоохон гівдсэн хугарсан байна зарим юм. Мотоциклийн үед ер нь бас багийн бэлдэж гисэн мотоцикл маань ер нь өнөөдрийн хүн хэцүү зам юм. Ихэн бод. Нэг нь миний урд нийтээ 2 хүний урд гарсан. Нэг нь миний хойноос гарсан намайг гүйцсэн. Тэр хоёр HT-гийн Honda-нууд байсан. Тэр хоёр зайтай яж би хойноос нь явсараа хойно очиад зэрэгт авч байгаа. Тэгээд зэрэг хаадлахад бол Honda-гоос л илүү байна миний мотоцикл. 6 минутын торгуул аваад хоошо 32 төгсөрлөө шүү дээ. За энэ дэр ер нь яг юу болов яавь үзэгчтэй бас сонирм багш байна. Таргуулаа би бол өмнө мэдсэн юм аа. Тэгээд нөгөө нэг 29-ыг урд явжсны гарыгаа гүйцэхдээ 50-та газар орцсон. Уртаа орцсон. Аха. Ер нь уралдааны явцад спид лимиттэй газар хэр их вэ? Оо нэлээд байсан. 50-та газар, 30-та газар, 50-та явжсэн 50 дотор 30 болж молоо. Зам хөндлөн гарч байгаа шүү дээ. Төв замууд. Тийм хүү газар айгүй. Одны хязгаарууд байсан. За өнөөдрийн
этап тун сонирхолтой. Тэгвэл манай халикад бас тун бас том сургамж болсон этап боллоо гэж харж байгаа шүү. Мэдээж бол хурдны хязгаар бол бас нэлээд байдаг. Тэгээд хурдны хязгаар дээрээс бас пенальти авахгүй байх гэж юу бол байдгүй. Тэгээд Дакар дээр гэхдээ бол яг уу ингээд суралцаа цаашаагаас анхаарал явах гэж байна. За баярлалаа та бүхэндээ дундын барай контент за мөн одоо талбараас Дакар гэсэн амирчин Монгол улсын гараад амирчин олон улсын инженери мастер халуун болттой та бүхнийг уулзууллаа. Тайваа шинраг онцно. Гавс ирсэн. Сэрсэн үү? Янз бүрийн юм санаа зовсон байхгүй шүү дээ. Айгу. Өнөөдөр айхтраа шихгүй те. Янз бүрийн өглөө нэмэлтгүй чи санаа зовд. Үгүй дээ. Боломжтой анхаарал тавих бол том чулуутай учраас нэг ингээд ингэчихэд Уусаа ингээд ихэхийн оронд л юм гарч ирээ. Хаягдахад ингээд ингэсэн юм уу гэсэн шүү. Жаа би хааж байгаа юм бол Улраад байна. Халаагаа халаагаас. Намайг нэг тоох хэрэггүй. Халаагаа сайн. Механикууд юу гэж нэм хэлж гинөө? Аа? Үзэл чи юм байна, тийм байна гэж механикууд юм хэлсэн. Үгүй. Хайгуу те. Өчтөр дээр юу яасан? Хата юу хамгаалт юу гэсэн? Airbag. Нөө шар асаадсэн шүү дээ. Зинхэр авах хэрэгтэй байхгүй. Тэгээ алдаа заагаад байна. Тэгээ давтахын салцсан гэсэн. Одоо airbag-ийн энэ сайтай шиний хийц. Тийш мотоциклд ирсэн шилэх гэдэг. За би тэгээд төрүүлээд ер нь явлаа шүү. За чи өдөр гоё өөрөө гоё мэдрээд гоё яваарай. Замын талаар бол юм ярмааргүй л байна. За окей. Амжилт. За баярлалаа. Шар дээр за стейж 2-ын гараа гаргачаад бид хэд барьаар руу явах гэж байна. Тэгээ замдаа нутгийн чикен райс үнэлгээ дажгүй өндөр байсан. Манайхаар одоо нэг замын колонк болон How big is? Да яг ураг авчих уу? Үхэндээ ирчээ жоо урсгал сүрэх гээд удаа дахиад юу н үлцэн өдрөө биднийхээр урсгал сүрж янз бүрийн юм сонирхоод мод баг бүгд үлдгэсэн. Тэгээ ер нь энийгээ сонгосон бас зүг бол таарсан. Хамтдаа хэд юм.
아임 한번 봐요. Salam. Yo. Хэрвэн Амар штэ. Шууд доош газар харна. аль дотхыг харуултаа. Toyota. 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 Нөгөө Франц өнөө авчирч байна тий. Францууд авчирч тэгээд Марокко руу гож ихж шүү дээ. Гондоноос битүү. Гэхдээ тэр ихний хэд бол явдал шал ондоо хэлээ те. Хаанаас гарч байгаа нь За цас орсон байна. Монголыгоо санаж шүү. Цас орсон байна. Давсан нэгтч. Wow. So white. Тэг гинэ. Видео зураг авч яах гинэ. Okay. Thank you. Welcome. Халихгүй явж гин халихгүй. Яа хак гараасан. За халихгүй өнөөдрийн этап зам ер нь ямар вэ? Чам ер нь хурд ихтэй. Тэгээ чулууч амар ихтэй. Илсээр нөх орсгүй чаа энэ авд жоохон ороод тэгэл гарч ирлээ. Тэгээ өнөөдөр бол гайгүй л явж ирсэн л да. Тэгээд 100 км яваад яг 101 дээр ингүүтээ дэлгэц бүрээ нам унтарч бүр юу ч авахгүй ямар ч бидрэл авахгүй. Тэгээ асаангууд асж байгаа тэгээд буцаа унтарч. Тэгээд дундын барай бензин сэндэглэх хүртэл ямар ч зураг ярьж байгаа байхгүй. Тэгээд хойт хүний жоохон хүлээж байгаа буцаж хойт хүнтэйгээ зүг явж байгаа. Тэгэхгүй нөө хурдны хязгаартай газар хурд мэдхгүй. Орчих гээд. Тэгээд жоохон муу явсан тэр хэсэг. Тэгээд дундын барин дээр зураг хайцгаа бүтэн солиод. Тэгээд дундын барин дээр бензин зэнэглэх хор дээр болоо зөв өгч ийнэ те зураг харьц сонж өгч ийнэ те. Тэгээд ажилласан. Тэгтээ минут нөхөн гэж мэдээлэл өгсөн үү? Мэдгүй одоо тэрийг багийн менежер хах тэгээд угаасаа солисоор байтал нөгөө тэд байсан минутнаас хитэрсэн. Тэгээд хитрээ 100 орсон үнтэйгээ гараагүй үлдчихэж байгаас харсан бол. Тэгээд ер нь тэгээд тэгж явж байгаа нэг унсаа нэг ер нь зам бол чанга байна ер нь. Унуул нэг амар унчаад. Дараа талаа. Гар зөө хаалтцал. Тэгээд яг одоо тэгээд дараагийн сая сүүлийн 200 км амар жигд явахыг хичээлээ. Дундын бариас нааш тэгээд хэр явсан байх нь харъя гэж бодлоо. Дундын бариас нааш хин зураг ярьж гэхээр дундын бариас хойш waypoint тэгээд дараагийн миний хайрцаг ирээд тэрнээс өмнө хуулаа нийлүүлээд дүн гарна гэсэн. Өнөөдөр цаг агаар үед бол нилээ бас сайн стормтой байх шиг байсан. Уралдааны замд ер нь салхи өзөгдөг орчин ер нь хэр нөлөөсөн бэ? Яг салхи хэцүү ч гэсэн хүний ард явж байгаа салхитай байгаасаа л гэж бод. Тэгэхгүй юм хүний ард очингууд зам гүйч чадахгүй айгу темпо алдуулаад гүйч чадахгүй тэгээд салхитай бол яхаа арай шороонд явчаад хөндөй дотор оронгууд хөндийний шорооч үндээд арилахгүй юм байна шүү дээ. За өнөөдрөөс нилээ юм уулан дундор хавцал дундор хайр юу нөгөө жалгаар их явсан уу? Тий айгүйх ер нь айгүйх жалганд хавцал дундор явсан. Сайраар тий. Тий сайр амар сайрын дотороо дээр хаттай. Чулуу нэг нь бол чулуу Мароккоос бүр хамаагүй их юм байна. Илүү байна. Амар хаттай зүгээр л яг сайрын дотор хаттай тэрэн л авчид хийчихэд. Машины зам, юуны зам хоёр сална гэжсэн шүү дээ. Separatist тий. Тийм бидний мотоциклийн яг салж байгаа хэсэг бол бас тамийн газар гэлээ.
Тэгээ өөдөө мөдөө өксүүлж яанаас нэлээ овоо юм руу гаргаж ирчих. За баярлалаа. Тал нутгаас Дакар төслийн 2026 оны одоо Дакар раллийн уралдаан амжилттай үргэлжилж байна. Стейж 2 буюу этап 2-ыг амжилттай дуусгаад ороод ирсэн. Гавь тамирчин маань Падок руугаа баг руугаа одоо явах гэж байна. Зэ, тарих хабиогт ирсэн.